Орон өдрийн үзэгчтэй Улаанбаатарт 18 цаг 30 минут болж байна. Бид хөтөлбөрөө зочны цагаар үргэлжлүүлж байна. Ингээд манай мэдээний өрөөнд Тээвэр Хөлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга инх тайван хүрэлцэн ирсэн үзэгчтэй хүмүүст танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Үзэгчтэй бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр баярын мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр та энэ сарын 14-нд Монгол Улсын ерөнхийлөгч захын хэлбэгт орж хандаж албан бичиг хүргүүлсэн байна. За дээрэс нь өнөөдөр буюу 3 сарын 17-нд мөн Монгол Улсын ерөнхий прокурор Дорилыг руу хандаж мөн бас албан бичиг хүргүүлжээ. Албан бичгийн агуулга бол Орсын улбан улсын иргэн Новожилов, Швейцар улсын иргэн Армийн нарт холбогдох Тээвэр Хөлийн банкнаас их хэмжээний бэлэн мөнгө зовчуулсан гэсэн хэрэгтэй холбоотой ийм албан бичиг байна. Тэгэхээр албан бичигт та ингэж дурдсан байна л да. Санхүүгийн нөлөөр хийсэн мөнгөөгоос оргон зас этгээдүүд тэдгээрт үйлчилж байгаа төрийн ажилтнууд тэднийг өгшүүлж байгаа хууль шүүх прокурор ажилтнуудтай хатуу харилцааг тооцож ил тод мэдээллийг одоо хин хинээс нь хүсчээ. Өөрөөр хэлбэл гадаадын иргэд нэр холбогдсон нэрүүгэн хэрэгт манай хууль хяналтынхан тэднийг яагаад хаацаалж байгаа гэж та үзэж байна. Ингэж үзэх хүнслэл чинь юу байна вэ? За ер нь бол авилгал хэл ахуйтай тэмцэх асуудал ард нийтийн асуудал юм аа. Тэрэн дотор иргэн менийч одоо бас идэвхтэй оролцоо шаардлагатай. Энэ ажил хариуцж байгаа хэдэн хүний асуудал биш. Ер нь одоо дураараа авиралдаг ийм хуулийг дээдэлдэггүй төрийн хуулийг уландаа гიშгдэг асуудал зөвхөн Монголд л байна. Өөр одоо энэ өндөр хөгжилтэй орнуудад бол ер нь одоо дураараа хөдлөх, дураараа авирлах ямар ч боломжгүй улс оронд бол эдийн засаг сайхан хөгждөг. Тэгээд тэр эдийн засгийн хөгжил саадуулж байгаа зүйл бол өнөөдөр авилгал хэл ахуул төрийн ажилтнуудын одоо ялангуяа шүүхдэх ялзарл энэ ялзарлын эдээ бэрийг одоо шахаж гаргах асуудлыг Монгол Улсын ерөнхийлөгч санаачилж одоо шүүхийн шинжилгээг эхлүүлсэн. Энэ шүүхийн шинжилэл нь бол иргэн болгоны идэвхтэй оролцоотойгоор хэрэгжих бас урт хугацаанд хэрэгжих ийм асуудал. Энэ бол нэг хууль гаргаад тэр дороо засарчих асуудал биш. Тэм учраас би Монгол Улсын ерөнхийлөгчд хандсан. Мөн одоо Монгол Улсын ерөнхий прокурор Дорилыг зөв хандсан. Шүүхийн олон шийдвэрүүд гарсан. Олон жил үргэлжилж байна. 2009 онд Оросын холбооны улсын иргэн Новожиловт холбогдох эрүүгийн хэрэг эхэлсэн. Арим гэдэг хүн одоо Швейцар улсын иргэн бидэнд хандаж Швейцарын технологиг Монголд нэвтрүүлээ, гоё болгож өгье. Энэ захирлыг тавиадахыг гэсэн. 50 яасан гэхээр 2009 онд манай банкнд 3 сая долларын хөрөнгө оруулчаад 6 сая долларын бидний мөнгийг манай монголчуудын мөнгийг Оросын холбооны улсад жилийн 2.5% хүүтэйгээр авчаа байршуулчихсан. За энэ яаж байгаа юм бэ гэхдээ зэрэг за бид одоо эрсдлээс хамгаалж гин, хямралаас хамгаалж гин, мөнгө хамгаалж гин гэд ингэждэг. Гэхдээ Монгол банкны үнэт цааснаас хямд. Манай засгийн газрын бондноос хямд. Ингэж таарахгүй. За ингээд бид энэ асуудлыг хуулийн байгууллагад өгөөд шалгуулахтай зэрэг их хэмжээний мөнгө хуйлдан бүлэглэн завссан ийм гэмт хэрэг байдаг. За ингээд энэ гэмт хэргийн асуудлаас болоод захирал Новожиловыг ганц удагт хордог. Шүүхийн шатнаас оргон зайлдаг. За шүүхийн шатнаас оргон зайлсан асуудлыг бол олон жил ярьсан. За энэ хэрэгтэй холбогдуулан түүнийг оруулж ирсэн одоо арминыг бас шалгах болсон. За ингээд шалгах болтол тэр хүн цагдаагаас бичиг хийж өгөөд тэр хүнийг бас оргуулсан байдаг. За тэр цагдаагаас өгсөн бичиг одоо олддоггүй. Хэн гэдэг цагдаа ямар бичиг өгсөн байдгүй. Дараа нь энэ хүн яадгүй гэхээр манай улсын бас олонний танил болсон бас янз бүрийн хэрэг төвөгт холбогддог оюуны ундраа гэдэг компанид бэлгэлчихсэн байдаг. Ер нь одоо Европынхан бол төрсөн хүүхдээ ч 18 нас хүрэхэд нь бол бие дагаад яваа. Ерөөсөө мөнгө өгдөггүй. Гэтэл төрсөн хүүхдтэй өгдөггүй 4 тэрбумын одоо дөрмийн сангийнхаа хөрөнгийг бэлгэлчихсэн байдаг. За энэ ямар учиртай биелгүй. Нэг талдаа Монгол улсын дархан хэлийг Монгол улсын хатуу хууль цаазтай шоронгоос ганц удгийн шоронгоос батлан даалтанд гараад зохион байгуулалттайгаар манай дархан хэлийг зөрчөө явчлаа. За энд мэдээж хууль хяналтын байгууллага манай тодорхой төрийн албан тушаалтнуудын оролцоогүйгээр орох боломжгүй. За энд нэг авилгалын асуудал байгаа. Авилгал ямар хэлбэрээр хэнд очих нүгэ хараа байж итл бэлэг хэлбэрээр манай төрийн өндөр албан тушаалт хашдаг оюуны ундрагийн нөхдүүдэд хүрээд ирж байгаа. Монгол ардын намын гишүүн, Монгол ардын намын баг хурлын гишүүн
хүнд Дамар сайхан гэдэг хүнд 4 тэрбум төгрөгний бэлэг хүрээд ирдэг. За энэ 4 тэрбумын бэлэг тэнд хүнд очиж байгаа боловч манай банкны бидний 6 тэрбум төгрөгийг наадах чи аваа явуулсан хүн шүү. Энэ асуудлыг шийдэж энэ наад бэлэг сэлтийнхээ асуудлыг ярина гэдэг. Тэгээд шүүхэд ханддаг. Шүүхэд бол бид хөрөнгө оруулалтын гэрээн дээрээ хатуу гэрээ хийсэн байсан. Гэрээнээ дагуу арбитрийн шүүхэд ханддаг. Арбитрийн шүүх тэр нэгтгэдэг бол бусдад хөдөлдөх шилжүүлэх эрхгүй. Энэ манай иргэний болон одоо олон хуулиудыг зөрчиж байна. Тэгээ гэрээгээ зөрчиж байна гэдэг. За ингэ шийдвэр гарцсан. За ингээд иргэний шүүхэд хандсан. Иргэний шүүх нь мөн энийг баталгаажуулж өгсөн. Захиргааны шүүхэд хандсан. Захиргааны шүүх бол энэ одоо асуудал бол хууль бус болжээ гэж үзээд хуулийн этгээдийн бүртгэлийн гадраас оюуны ундраг бүр мөсөн нэрийг хасаж ахиж одоо энэ асуудлаар оруулахгүй байхаар захиргааны хэргийн дээд шүүх эцлэн шийдсэн. Эцлэн захиргааны хэргийн дээд шүүх эцлэн шийдээд тэгээд шүүхийн одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад тэгээд энэ дууссан. За ингээд дууссаны дараа яадаг вөхтэй зэрэг Ана одоо Швейцараас бэлгэлэл нөгөө худалдах биш бэлгэлэх болдог. За ингээд бэлгэллийг хүлээж аваагүйгээд Монгол банкыг шүүхэд өгдөг. За Монгол банкыг нэгэн шүүхэд өгж байгаа асуудал дээр Тээвэр хөгжлийн банкны эрх ашиг мэдээж хөндөгдөн. Тийм учраас 3 дахь хэлбэр дээр Тээвэр хөгжлийн банк орё гэдэг. Тэгэхээр зэрэг захиргааны хэргийн шүүгч наад асуудлыг шийдсэн шүү дээ гэхлээр зэрэг ахаад нэгд захиргааны хэргийн шүүхээр шийдсэн асуудлыг ахаад шүүхэд хэрэг үүсгээд тэгээд эс мөнгө жаргал гэдэг шүүгчдэр хэрэг хуваарлагддаг. За эс мөнгө жаргал гэдэг шүүгчдэр хавцас хэрэгт анханасаа дуустал бүх хэргийг бол бүгдийг тайлбарлсан, ойлгуулсан манай хуульчид явсан. За тэгэхээр зэрэг эс мөнгө жаргал гэдэг хүн бол хоёр асуудлыг хоёулангийн одоо Тээвэр хөгжлийн банкны эрх ашигын эсрэг элтэд одоо хууль зөрчсөн шийдвэрүүдийг гаргачихсан, захирамж гаргацсан. Хоёр захирамж гаргасан. Нэг захирамж нь юу вэ гэхтэй зэрэг Тээвэр хөгжлийн банкны эрх ашиг хөндөгдөхгүй 3 дахь этгээд дээр энд оруулахгүй. Монгол банкыг айрмын шүүхэд өгж байгаа асуудал дээр айрмны төлөөлөл нь оюуны ундрагийн амар сайхан болоод орчдөг. Монгол Ардын намын баг хурлын гишүүн хүнийг 4 тэрбум төгрөгийн бэлэг өгөөд дээрээс нь 2 мянган долларын цалин өгөөд хөлсөөр ажиллах гэрээ өгөөд тэгээ өмнөөсөө оруулцдаг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгч. За энэ хүн маань тэр хууль зүйцсэн айрмны өмнөөс яваад өөрийн компанийн одоо тэр хуульч өмгөөлөгч нарыг явуулаад айрмны тэр компанийн хөлсний ажилтан болоод тэгээ яадгүй хөтэ зэрэг Тээвэр хөгжлийн банкыг 3 дахь этгээд оруулахгүй гэж шийдвэр гаргацсан. Бид нар бидний эрх ашиг хөндөгдөж байна. Тээвэр хөгжлийн банкыг энэ шүүх хурлд оруулж өгөөч гэд. Дээд шатны шүүхт нь ханддаг. Дээд шатны шүүх бас энийг авч хэлцээгүй. За яг ингэсний маргааш бид нар бол мөнгө авъя тамины энэ чинь Тээвэр хөгжлийн банкны дансанд байгаа мөнгийг Тээвэр хөгжлийн банк авах ёстой гэд Оросын банкнд байдаг данснаас өөрийн мөнгийг авъя гэд очихтой зэрэг одоо хариу хүрч ирдэг. Тэр хариун дээр юу гэж хэлдэг вэ гэхтэй зэрэг за 69 дугаар шийдвэр гарсан. Эс мөнгө жаргал шүүгчийн шийдвэр гарсан. Тэм учраас танахыг мөнгө ч өгөхгүй гэдэг. Тэгэхээр зэрэг тэнд гарч байгаа шүүгчийн захирамж шүү дээ. Шүүхийн шийдвэр бол тэртээ дээд шүүхээр гарцсан. Дахиад бол энэ шүүхийн дээд шүүхийн шийдвэр бол өөрчлөгдөж гарахгүй нь мэдээж тодорхой асуудал. Гэтэл шүүхэд хэрэг үүсгэж хагаад шүүхийн шийдвэрийг зүгээр шүүхийн шийдвэрээр инктайвн одоо тэр бусад хувь нийлүүлэгчид 4 санд хөрөнгө оруулсан нь одоо оруулсан асуудлыг төдгөлзүүлж өгөөч гэдэг. Өөрөөр алга болцсон. Ирээгүй. 4 санд хөрөнгө оруулах асуудал нь Монгол улсын одоо энэ банк санхүүгийн салбарын төрийн бодлогын хэмжээний асуудал. Гэхдээ энэ төрийн бодлогын хэмжээний асуудлыг нэг одоо гадаадын хууль зөрчигч бүлэглэг гэмт хэрэг хийсэн этгээд тэндээс одоо зогсоож чадчих шít. 4 санд хөрөнгө оруулах асуудал 2 жилийн өмнөөс яригдсан. Айрмгаа хүрээд ир. Хөрөнгө оруулал та оруулахгүй бол оруулахгүй гэдгийг хэл. Бид та мэдсээр байгаа та ирэхгүй бол танигүйгээр шийдвэр гарлаа шүү. Хэрвээ 4 сан оруулах энэ хувь нийлүүлэгчтэй хуралд ирэхгүй бол бид явж очиод танай гэрийн хажуудах кафед өрөө хөлстөө сууж. Та гараад ир. Хуралдаа ор. Гарч ирдэг. Хүүхэд нь
авдаг, өөрөө авдаг. Бид нар бол дээд хичээлээр захиа явуулдаг, захиан дээр гарын үсэг зурдаг, шуудангийн хүн бол айрман хүлээж авлаа, очихгүй байна гэдгийг баталгаажуулж өгдөг. За ингээд дөрмийн санд хөрөнгөө хийцсэн. Манай дөрмийн сан нэмэгдчихсэн. Би одоо дөрмийн сангаа нэмлээ шүү, нэмлээ. За ингээд 16 болчихсон. Болоод банк чиглэлээр үйл ажиллагаагаа явж байтал тэрийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад тэрэнд Монгол банкыг одоо дөрмийн санд инктайвны дөрмийн сан нэмсний хүчингүй болгож өгөөч гэд шүүхэд хандсан. Тэр хизээч хүчингүй болох ямар ч боломжгүй. Гэхдээ зэрэг тэр нэгэнт шүүх шийдэх хүртэл төдгөлзүүлж өгөөч гэж захирамж гаргахчтай. Тэрийг бол одоо хуулийн зоргоогоор хийчихэж байгаа. Төдгөлзүүлчихэж байгаа. Төдгөлзүүлсэн захирамж гармагц Москвагаас за одоо танаа мөнгөийг өгөхгүй ээ. Та дөрвөн санд орсон хөрөнгө төдгөлдсөн учраас танаа банкыг бол хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ бол банкны үйл ажиллагаа хөрөнгө дутуу гэж үзээд бид мөнгө ч өгөхгүй гэх. Тийм албан бичиг манай түрээд ирж байгаа. Тэгэхээр одоо тэнд Швейцар гэмт хэрэгтэн тэнд Оросууд бидний мөнгөийг өгөхгүй байхад энд байж байгаа манай захиргааны хэргийн шүүгчийн одоо захирамж энэ төр чинь ингээд маш холбоотой гарч ирж байгаа. Бид энийг хэлсэн байхгүй юу? Таны наад захирамж чинь Тээвэр хөгжлийн банк гэдэг банкны эрх ашиг хохирооно. Банк гэдэг чинь байшин биш. Банк гэдэг чинь хөрөнгө оруулагч биш. Банк гэдэг чинь иргэдийн мөнгийг хадгалж тэвгээр бизнес хийдэг байгууллага. Тийм учраас банк гэдгийг ойлгоц шүүхийнхэнд ойлгуулахгүй бол одоо манайхын анод зоос өчнөө олон банкуд одоо дампуурав. Хадгалан зээлийн үе олон одоо хохирогчид өнөөдрийг хүртэл хохироод явж байна. Энд одоо эднийг хохироход хэн одоо энд нөлөөсөн гэхээр хуулийн одоо мэдлэг нэмгэн эсвэл одоо мэдсээр байж одоо санаатаагаар одоо энэ эрх ашигыг нь хохироосон банк санхүүгийн байгууллагын эрх ашигыг хохироосон шийдвэрүүдийг гаргадаг хуульчдын одоо хор нөлөө байгаамаа. Тэгээ санаатаа санаагүй. Тэгэхээр энэний цаана бол асуудал яаж явдггүй гэхээр хохирол тэнд монголчуудын мөнгө авч чадахгүй байгаа байдал 6 тэрбум. Энд бол бид нар зүүн аримнаас бол мөнгө авчих хэвээр байтал хоосон одоо тэр дөрмийн сан гэдэг юм бусдад одоо зарах бэлгэлэгч журмаар ингээ өмүүлээд яваад байдаг. Тэгээд манай өнөөдөр энэ дархан хэл хууль хяналтыг гадныхан зөрчиж болдгийг дэлхийн нийтэд үзүүлээд энэ улс орныг ингэж одоо дураараа авирилж болдог улс гэдгийг харуулад байна. Өөрийнхөө улс оронд бол айрман ёстой ямар ч илүү хөдөлгөөн хийх хэрэг байхгүй. Хууль дүрм зөрчих хэрэг байхгүй. Тэр тусмаа тийм их хэмжээний хөрөнгийг бусдад бэлгэлэх юм бол тэр хүн тэрнээсээ илүү татвар төлдөг. Тэгээд тэр иргэдэнд бүртгэлтэй байдаг. Одоо тэдний татвар матвар нь өндөр байдаг. Гэхдээ манайд ингэж дураараа авирлах боломж нэгдэд байна. Ер нь одоо энэ бол нэг биш удаа. Гадаадын хүн хэрэг тарьдаг. Энд байж байгаа одоо хүнээр дамжуулж төрийн ажилтнуудтай жуулчлуулж тэгээд одоо ийм гэмт хэрэгүүдийг хийсэн гэмт хэргийн түүх бол ер нь маш их бий. Шүүгч захирамж гаргахтаа Тээвэр хөгжлийн банкны эрх ашиг хөндөгдөхөө гэж үзэх үндсэл нь юу байсан юм бэ? Ямар тайлбар байсан? Тээвэр хөгжлийн банкны эрх ашиг хөндөгдөхгүй. Наадах чинь хөрөнгө оруулагч нарын маргаан байна. Хөрөнгө оруулагчтай маргаан байна. Тэгэхээр хөрөнгө оруулсан асуудлыг төдгөлзүүлж байгаа болохоос Тээвэр хөгжлийн банкны эрх ашиг хохирохгүй гэж тэгж одоо мөнгө чаргал шүүгч тайлбарладаг. Гэтэл гадаадд байгаа банк мөнгө авах гэхлээр зэрэг тэр шүүхийн шийдвэрийг хүлээгээ сууж ирсэн. Тэр энд байж байгаа хөлсний ажилчид бол юу хийх, яаж хандахыг тэр гадаадд байгаа улсууд зааж өгöd явж байдаг. Тэгэхээр энд нөгөө шүүх шийдвэрээ гарангууд тэндээс манайд маргааш нь захиа ирж байгаа. 69 дугаар шийдвэр гарсан. Мөнгө чаргалын шүүгчийн шийдвэр гарсан. Танаа банкны дөрмийн сан оруулсан хөрөнгө төтгөлдсөн учраас захирамжаар төтгөлдсөн учраас танаа банкны энэ явуулж байгаа бичгийг албан бичиг гэж үзэхгүй. Танаа банкыг одоо хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулдаг банк гэж үзэхгүй. Захирлын чинь бол бид одоо зөвшөөрч та нарын мөнгийг өгөх боломжгүй байна гэж хариулдаг. Тэгэхээр энэ одоо гадаад дотоодын хүмүүс ийм байдалтай байна. Энэ бол татварын олон эрүүгийн хуулиуд одоо жишээлбэл энэ хөрөнгө мөнгө энэ бэлгэлж байгаа, худалдаж байгаа гэж байгаа хуурамч бичиг баримтнуудын цаана татвар гэдэг юм байх хэрэгтэй. Аль гадаад дотоодын аль нэг улсад манай улсад нэгч төгрөгийн татвар аль нь ч төлөөгүй, төлөгчгүй, төлөх мөнгөч байгаагүй, байхчгүй. Тэгээд дараагийн нэг асуудал бол би дөрмийн санд хөрөнгө оруулах ёстой байсан. Намайг оруулуулсангүй гэж шал худлаа хэрэг ахаад гомдол гаргад нэг хэмжил гаргадаг. Гэтэл дөрмийн санд оруулах гэж байгаа айл нь дөрмийн санд нь бол огт нэгч төгрөг байхгүй.
би ийм мөнгө оруулах гэж байгаа юм шүү гэд Монгол банкнд одоо дөрвийн сан нэмэх тэр даансанд нэг ч төгрөг оруулаагүй. Дөрвийн сан нэмэхийн тулд хурлаар хуралдад юм хувь нийлүүлэгчтэй хуралдаа ирээч гэд 17 удаа дээчээл 2 жилийн турш явуулаад ирээгүй. Сүүлд нь байчаад гэрийнх нь гадаа очоод та хүрээд ирээчгээ шуудан зөөгчөөр дээчээл явуулчаад энэ хурлаа хийчээ та гэрээсээ гарах боломжгүй бол танай нутагт хийх гэдэг эрдэггүй. Өөрөөр хэлбэл одоо ийм байхад манай улсын хууль тогтоолтын байгууллага өөрийнхөө банк санхүүгийн систем гэдэг бол манай улсын эдийн засгийн одоо стратегийн чухал салбар. Тэгэхээр зэрэг энэ чухал салбараа нураахад манай монголчууд өөрсдөө төрийн алба хашиж байгаа хүмүүс идэвхжүүлэн оролцож. Тэгээ нэг мө хөгийн нэг мө одоо тэр авилгал хээл ахуулд навтаад энийг юу хийж байна. Одоо эн чинь бол шалгахад бүх юм ойлгомжтой. Яагаад ийм их хэмжээний одоо Монгол Ардын намын баг хурлын гишүүн хүн яагаад 4 тэрбум төгрөгийн бэлэг гадаадын этгээд тэр гадаадын этгээд нь бол зүгээр одоо гадны нөгөө буйны байгууллага ТV9-ийг бэлгэлж байгаа шиг нэг хэдэн камер бэлгэлсэн асуудал биш. Тэр хүн бол энд ганц удаагаас оргосон энд одоо прокурорын шатнаас оргосон хүнээс авж байгаа бэлэг шүү дээ. Тэгээд ийм ойлгомжтой тодорхой юмыг шалгаадах тэгээ одоо гэм зэмтэй этгээдүүд нь одоо оногдуулахгүй болохоор энэ улс орн чинь бол ерөөсөө авилгалд идэгдээд энэ улсын одоо төр хүчгүй болоод хууль хяналт хүчгүй болоод шүүх бол үндсэндээ одоо энэ шинжлэх шаардлагатай гэдэг асуудал бол төрийн дээд удирдлагын хэмжээнд аль хизээ бий болсон. Тийм учраас Чингис хаан бол энийг айл 13 дугаар зуунд хэлээд өгчихсөн. Бүх улсын доторх хулгайг зэрлүүлж худыг мохож өхүүлэх ёстойг өхүүлж яллах ёстойг яллаж бай. Үүнийг үеийн үед ургийн урагт хинч битээ өөрчлөө. Хөх төвтөр тэмдэглээ гэж хэлснийг та бидч биелүүлэх ёстой. Өнөөдөр тэрүүн элбэгдөрж одоо хууль цаазны итгэмжит манай прокурор дорилгожив Монголын ард түмэн бүгдээрээ одоо эзэн Чингисийн хаан одоо энэ хууль цааз энэ зөрчдөг энэ хүмүүстэй тэмцэж байж тэгжээж одоо эзэн Чингисийн хаан гэрээслийг биелүүлнэ энэ улс орныхаа одоо эзэн нь болохын тулд энд дэг журам хууль цааз гэдэг ямиг дээдэлдэг хуулийг дээдэлдэг улс байж бид улс хөгжнө. Тийм учраас энэ таны хэлж байгаачлан их хэмжээний дөрмийн сантай компаниг Швейцар улсын иргэн армийн бусдад бэлгэлсэн тэр үйл явцыг хууль хяналтайхан шалгасан байдаг юм болов. Хэрвээ шалгасан байдаг бол ямар дүгнэлт гаргаж ирсэн юм бэ? Энд одоо харин ч одоо бүр шүүх одоо ингэж үзээд байна шүү дээ. Тэр хүний бэлгийг одоо хууль ёсны болгуулах гээд одоо шүүгч үзээд байна шүү дээ. Тэгэхээр зэрэг за энэ бэлгийг хүлээж аваад Монгол банк бэлэг хүлээж аваагүй гэд Монгол банкыг шүүгдчихсэн. Дөрвийн санд хуулийн дагуу дөрвийн санд оруулсан дөрвийн санг хууль бус этгээдийн хүсэлтийг хүлээж аваад дөрвийн сангийн асуудлыг төдгөлзүүлсэн. Ингээ хоёр асуудал үүссэн. Дөрвийн сангийг төдгөлзүүлэх асуудал нөгөөх нь бэлгэллийг одоо бэлгэллээр миний одоо хүний өгсөн бэлгийг бэлгэлэгч надад өгсөнгүй гэд Монгол банкыг шүүхэд өгсөн. Тэр асуудалд нь Тээвэр хөгжлийн банк орёогтоор оруулдаг. За тэгэхээр зэрэг ахаад бид нар шүүхэд асуудал өгдөг. Гэхдээ наадах чинь одоо эхлээд навтай одоо дөрмийн санд хөрөг хийх гэж байгаа хүн юм бол хэн хийх гээд байгаа. Тэр нь эхлээд шийд. Наан чинь бол хоёр юм болоод байна. Нэгдүгээр одоо бэлгийн асуудал шийднэ гэхдээ чи зэрэг тэгвэл бэлэг хүлээж авах ш оюуны ундраа шүүгээр шийдэх юм бол тэгвэл оюуны ундраа дөрмийн санд хөрөнгө оруулна. Айрман гэдэг нь хэвээрээ одоогийн хуулийн дагуу шүүхийн шийдвэрийн дагуу бол айрман хөрөнгө оруулна. Өшөө хөрөнгө оруулах гэж байгаа тэр хөрөнгөний эзэн шүүхтэр маргаантай явхад наад хөрөнгө оруулалтын асуудал гэдэг чинь ярих ёсгүй. Тийм учраас дистараллаараа эхлээд хөрөнгөнийхөө эзнийг та нар тогтоочих. Тэгээ дараа нь наад дөрвийн сангийнхаа асуудлыг яри. Банкны үйл ажиллагааг санаатай зогсоох гээд байна шүү гэд. Тэгэхээр зэрэг үгүй. Энийг эсвэл нэгтгэж шийдчих над хоёр хэрэгээ. Нэгдэхгүй гэдэг байгаа. Нэгдэхгүй гэд нөгөө эс одоо хэн гэдэг түрүүний шүүгч мөг чаргад гэдэг шүүгч маань нэгдэхгүй гэж шийдвэр гаргачих. Захирамж гаргачдаг. Нэгдэхгүй гэдэг захирамжийг дараагийн шатанд нь гомдол гаргахтай зэрэг цогт гэдэг шүүгч хүлээж аваад энэ хэвээр үлдээгээд нэгтгэхэд хэрэггүй. Эзэн тодорхой биш.
одоо тухайн хөрөнгө оруулагч компанийн эзэн нь хинбэ гэдг нь тодорхой биш. Банкн дээр бол Монгол банкн дээр бол тэр эзэн Монгол банкны тухай хуулиар бол эзэн тодорхой байх ёстой хатуу шаарддаг. Тухайн компани. Тэгэхээр зэрэг ийм ойлгомжтой юмыг одоо цогц шүүгчд тайлбарлаад цогт ойлгосонгүй. Банкны тухай хуулийг огт мэддэггүй хүн байна цогт. Ер нь арилжааны банкны хуулийг огт мэддэггүй хүн тэгээ банкны асуудал шийдэж байна. Эс мөнгө чаргал гэдэг шүүгч бол ерөөсөө би шалгалт авах юм бол унаж байна. Банкны хуулиар шалгалт авахд банкны хуулийн зүйл заалтаар унж байна. Яг банкны хуулиар бол энэ арилжааны банкны хуулиар бол эхлээд эзэн тогтоогдох ёстой. Яг тэгэхээр банкны хуулинд бол тухайн хөрөнгийн эзэн маш тодорхой ил тод байх ёстой. Хуучин бол одоо ямар нэгэн компаниар дамжуулж хөрөнгө оруулчаад компани зарах нэрээр банкыг зараад явсан. Тэгээ энэ асуудлыг дэлхийн нийтээр аюултай үзэгдэл гэж үзээд тэгээ манайх бол энийг банкны хуулинд өөрчлөлт оруулсан. Энийг одоо манай харамсалтай нь одоо захиргааны хэргийн одоо тангараг өгсөн шүүгч мөнгө чаргал гэдэг шүүгч мэддэггүй юм байна. Цогт гэдэг шүүгч мэддэггүй юм байна л гэж ойлгож байна. Түүнээс биш мэдсээр байгаад одоо санаатай авилгал аваад энийг хийчихлээ гэж би бол арай үзэхгүй байна. Энэ эдрэтэй үйл явцад хуулийн цорхоо нөлөөлсөн юм шүү. Ямар ч хуулийн цорхоо байхгүй. Ямар ч хуулийн цорхоо байхгүй. Ягаад гэвэл нэгдүгürt энэ банкны хууль бол маш тодорхой хууль байж байгаа. Жишээлбэл холбогдогч этгээд нь бол тухайн компани юм уу тэрний цаад эзэн бүх холбогдогч этгээдүүд бол Монгол банкнд бол мэдэгдэж бүртгүүлсэн байх хэвээр. Зөвшөөрөл авсан байх хэвээр. Тэгжээж тэр банкны хөрөнгө оруулагчийн асуудал ярина. Тэгтэл чинь тэр нь тодорхой биш. Монгол банк хуулиа дээдлээд наадах чинь болохгүй бид болохгүй гэдэг. Өмнө нь гарцсан захиргааны шүүхийн дээд шатны шүүхийн шийдвэрийнхаа эсрэг энэ доод шатны хоёр шүүгч ажиллаад байгаа байхгүй. Ийм одоо илэрхий байна. Одоо тийм учраас шүүхийн ерөнхий зөвлөлийнхэн шүүхийн сахилгын хооронд бид өгж байгаа энэ цогт хэн нарыг мөнгө чаргал нарыг мөнгө чаргал гэдэг шүүгчээс татгалзаж байгаа. Тэгээ цаанаа бол одоо манай улсын эдийн засаг санхүүгийн үйл ажиллагаанд бизнесийн үйл ажиллагаанд ямар хортой нөлөө үзүүлж байна. Тийм учраас банк санхүүгийн системэ гэдэг чинь эдийн засгийн одоо гол судас. Энэ банк санхүү гэдгийн мар чинь эдийн засгийн цус гүйж идэг. Энэ цус нь мөнгө. Энэ мөнгийг төгжиж байна. Энэ манай улсын нэг одоо эдийн засгийн хөгжлийн гол юм болсон мөнгө 2.5% хүүтэй жилийн. Тэгээ 6 тэрбум төгрөг Оросын банкнд авчиж төгжчихсэн. Тэгэхээр Оросын банкнд байгаа 6 тэрбум төгрөг танай банкны нэр дээр хадгалагдаж манай банкны нэр дээр манай даансан. Манай даансан. Энэ даансыг тэр новж жилиг үүдэг хүн байхдаа нээгээд тийш нь явуулсан. Тэгтээ зэрэг энэ мөнгө хэрвээ энд манай банкнд байсан бол энэ одоо 6-7 жилийн хугацаанд хичнээн олон жижиг дунд үйлдвэрийг санхүүжүүлж хичнээн улс орны хөгжил дэвшилтэд хичнээн сайхан айл гэрийн амжилт амьдралд одоо тус нэмэр болсон ийм зээл болох байсан бэ. Тэгэхээр зэрэг энийг ойлгооч. Улс орнороо нэг баг болёо. 21-р зууны хөгжлийн олимпиад бүгдээрээ улс орнороо нэг баг болж иж энэ хөгжлийн төлөө болно. Түүнээс биш тэнд нэг хуульч тэр гадаадын гэмт хэрэгтэнд үйлчлээд тэнд нэг хилгайлын ажилтан нэг гэмт хэрэгтнийг ганц удаагаас оргуулаад тэнд нэг хэдэн цаастай болоод тэнд нэг тангараг өргөсөн одоо төрийн ажилтан тэндээс очиж нэг гэмт хэрэгтнээс том бэлэг аваад улс төрийн том нам Монгол ардын намын одоо удирдах зөвлөлийн гишүүн одоо ийм одоо том хүн нийт иргэдийн хурлын тэргүүлэгч хүн хинээс ямар зориултаар бэлэг авч ивэнэ. Гэхдээ их хэмжээний бэлэг дэлхийд байхгүй бэлэг авч ивэнэ. Одоо дэлхийн том улс төрчид ийм том бэлэг авчаад зөв зүгээр шийтгэлгүй байдгийг би мэдэхгүй юм байна. За баярлалаа. Бидний ярилцлага дуусч энэ төр үзэгчтэй Тээвэр хөгжлийн банкны төлөвлөлт удирдах зөвлөлийн дарга Инх тайван Телевизийн мэдээний өрөөнд ажиллаа. Тэгээ анхаарал үзсэн та бүхэнд баярлалаа. Хэдэн орны зар сурталчилгааны дараа нийгмийн мэдээ хөтөлбөрийн өнөөдрийн дугаар эхэлнэ. Танд баярлалаа. За та бүхэнд баярлалаа.